энэ романы цаанд байгаа одоо бичигдсэн одоо зохиогдсон энэ функц тогтолцоо нь өөрөө маш сонирхолтой, маш одоо сонгодог. Энэ романы энэ ач холбогдол нь ерөөсөө магадгүй 100 жилийн дараач 200 жилийн дараач үнцэнтэй. Эрхчлөөтэй ард түмэн шүү. Тэгээ бид нар эрхчлөөгөө л хэрэгжүүлж чаддаг ард түмэн гэдгийг л харуулах гэж байна. Өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ. Eagle Book podcast-ийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараар бид дэлхийн нийтэд маш олон уншигчдын, олон сая уншигчдын хүртэл улсан тоталитар дэглэмийг одоо үрд булшилсан хэмээн яригддаг Жорж Орвелийн алдарт 1984 армоныг одоо ярихаар болсон байгаа. За зарим нэг талаараа бас энэ армон маань социализмыг одоо коммунист нийгмийг одоо тийм үү одоо үндэслэлийг хүсдэг байгуулж одоо түүгээрээ ард түмнийг өөрийнхөө дураар сүрэг болгож залахыг хүсдэг тийм удирдагчдын бас гарын авлага нэг талдаа болсон гэж бас тийм шүүмжлэлт бас өртдөг ил сонирхолтой зохиол байгаа. За энэ армоны талаар бас ярихаар Орфей театрын найруулагч Мигмар Нарангийн Батуулдахыгаа урьсан байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Урьсанд баярлалаа. За 1984 армоныг анх бас хэрхэн уншиж танилцж ирсэн. За таныг ер нь бас сонгосон шалтгаан гэвэл та бас 2 жилийн өмнө 1984 армоноор пост-драм жүжиг бас тавьж үзэгчдийн хүртэл болгосон байгаа Тэгээ бас жүжиг сонгоно одоо зохиолыг сонгож очиж жүжиг болгоно. За тэр жүжигээр өөрийнхөө тэр нэг үзэл санаа нийтэд хүрэх гээд байгаа зүйлээ одоо бүтээн оюун санааны зүйлээ бүтээн гэдэг маань өөрөө бас сонголтын хувьд ч бас тухайн армон зохиол гэдэг маань бас нэлээд үнэлэмж одоо хязгаар тогтоосон тийм бүтээл байгаа шүү дээ. Аливаа сонгодог бүтээл өөрийнхөө цагийг хүлээгээд ширээн дээр хөвтчихэд гэдэг шиг. Тэгээд ямар цаг үе, ямар мөчөд театрын урлагаар дамжин амьлах вэ гэд тэр мөчөө хүлээгээл байж байсан. Бидний хувьд гэвэл манай хамт олон ямар жүжигүүд тавих уу, ямар зохиолыг одоо судлах уу, ямар зохиол цаг үеэ олсон байна, юу тавих уу гэж бол өдөр тутмын энэ байнгын одоо эрэл хайгуул, уншлага, одоо ярилцлагууд бол өдөр болгон одоо найруулагч хүний гол ажил тэр л дээ. Тэгээд ягаад ч юм Жорж Орвелийн 1984 роман бол Москвад байхад би орос хэл дээр нэг хальт уншаад тэгээд бүр гайхажсэн. Ирээд зохиолч баяраа өтер гимзэм тавьсны дараа энийг тавиул юу нь яасан гэдэг бас яриа өрнүүлсэн. Тэгээд бараг 1-2 жил л ажилласан л да. Тавиул гоё юм байна. Яаж тавих уу гэж тэгж жагаад яг 2 жилийн өмнө нэг тавья гэсэн одоо нэг юм цагуур одоо тийм орон зайн нийгмийн нөхцөл байдал хүмүүсийн хүлээг авах цаг хугацаа гэдэг тэр давхцал нь болоод тийм романыг бол зориулан тавьсан байна. 1984 армон гэд ярихаар хүмүүс мэдээч тоталитар дэглэм ч юм уу нийгмийн одоо маш олон талын асуудлыг хөндөж ухаж гаргаж ирдэг шүү дээ Эдгээр дотроос ерөнхийдөө та тухайн цаг үед яг одоо бол өдгөө ингээл яг л бидний амьдрч чаал энэ цаг үе ч юм уу орон зай бүтээсэн нийгэм яг энэ армоноос юуг нь сугалж илүүтэй бас хүмүүст хүрээсэй гэж бодож бас тэр жүжигийг тавих үүдэл санааг бий болгож исэн бол дотроо Ерөөсөө энэ романы энэ тэр судалгааны технологи энэ романы цаанд байгаа одоо бичигдсэн одоо зохиогдсон энэ функц тогтолцоо нь өөрөө маш сонирхолтой, маш одоо сонгодог юм уу сонгодог бүтээл орчин үеийн сонгодог бүтээлийн төвшөнд хийгдсэн. Тэгээд бестселлер болсон гайхалтай. Тэгээд юу надад илүү их онцгой санагдсан бэ гэхлээр энэ
дарангуйллын энэ одоо тогтолцоо айдсаар биш хайраар дамждаг. Тэр механизм нас маш онцгой санагдсан. Бид нэр дарангуйлагч гэхлээр айдаг тий одоо айлгадаг гэж би л одоо багасаа бодож явж исэн байж болно. Тэгжитэл төгс дарангуйл гэдэг бол хайраар дамжиж байгаа. Нэгсэндөө and гол дүрд Winston Smith хайртай хүүхэн Жулия. Winston Smith Жулия бараг анхных нь дурлал өөрийнх нь одоо амьдралдаа таарлцсан цорын ганц төгс хайр. Тэр үүднээсээ цаагаараа Жулиета, Ромео Жулиета шиг Жулия гэж одоо бит утгаар яасан. Тэр төгс хайрыг тэр энэ дарангуйлын тогтолцоо энэ төгс хайрыг мутацлаад одоо тэр бүсгүйг хайрлах хайрыг хуургаад том ахыг хайрлах хайр болгож өргөж байгаа. Тэр нэг 101-р өрөө гэж байгаа. 101-р өрөө бол ерөөсөө хүний тэр одоо бүр дагалд ухамсарт нь орж байгаа тэр үдэл санааны цаана байгаа бодлын уурхай руу н орж цөмрөө н орж байгаад тэнд одоо сэтгэл зүйн миш засал хийгээд одоо хайрыг нь тэр бүсгүйг хайрлах хайрыг том ахыг хайрлах хайр болгож хувиргаж байгаа. Яг роман дээр бичигдэхдээ бол яг одоо зодож нүдэл одоо тамлал яргалал сүултээ одоо нөгөө их тамлуулаад нөгөө нохой зодсон үндэ янаг гэдэг шиг тийм яг ингээд засуулсан үндэ гэдэг хэл тийм асар их ингээд тамлаад сүултээ манер хайрлж гэлж байгаа байхгүй юу? Романы бичигдсэн технологи. Би жүжиг болгоно найруулан тавихдаа яах ёстой юм бэ өнөөдөр гэж бодсон энэ шийдэл дээр би гипнозыг хий гэсэн. Гипноз. Нэгсэндөө Жулиаг хайрлах тэр агуу хайрыг нь гипнозын аргаар нөгөө дарангуйлын тогтолцооны тэр нөгөө офицерууд те гар бүлүүд нь гипнозын аргаар далд ухамсарт нь ороод өөрийнх нь хамгийн айдаг хулганаас айдаг тэр харахнаас айдаг тэр дурсамж руу н оруулаад тэгээд харахнаас айдаг тэр дурсамж руу н ороод харахных нь оронд Жулия буюу одоо хайртай охиныг тэр байранд нь тавьж одоо тэр бодлын уурхайнд нь тийм мэдрэмж төрүүлэхээр солилцоо хийгээд тэгээд нэмээд Жулиаг хайрлах хайрыг нь аваачиж Жулия руу биш том ах руу чиглүүлээд тэгж чиглүүлж одоо гипнозоор дамжиж хүн төрж байгаа шийдлэр найруулж тавьсан. Бас их оновчтой бас л тоо. Тэгээд эндээс юу харж хахад тэр дарангуул гэдэг бол хайр юм байна. Одоо жишээ нь хойд Солонгост одоо ингээл бид нар хардаг шүү дээ телевизээр ингээл юу сошиалаар харахад яг дарангуулагчийг хараад уйлдаг шүү дээ. Тэ тэр одоо дарангуулагчийг хараад нөгөө бөөнөрөө уйлал арт түмэн дотроос бүр чин сэтгэлээсээ шүү. Чин сэтгэлээсээ явуулаа. Энд чинь юу гэхээр үнэхээр хайрлаж байгаа. Үнэхээр хайртай байгаа. Тэгэхээр энэ өөрөө төгс дарангуул юм байна. Тэгэхээр энэ өнцөг надад бас их гайхалтай санагдсан. Гайхалтай шин байсан. Одоо Арманд бол нэлийн хэдийн сэдвүүд байгаа шүү дээ. Хүндэх ёстой. Маш чухал сэдвүүд. За ихэнд нь бол ингээд хувь хүний мэдээж хүсэл санаа. За тэгээд тэр би хувь хүний орших үе те. Тийм зүйл байна. За нөгөө тийгүр одоо таны энэ яриад байгаа тэр удирдгчийг хайрлах те. Тэр дарангууллыг одоо хайраар хэмжих юм уу. За нөгөө талдаа эрхчлөөний тэр одоо үнс нь яг эрхчлөө гэж юу юм те. Бид нар ч яагаад 1990 онд тэр нэг эрхчлөөг бас олж авах гал нийтээрээ тэмцээл ингээл байсан те. Тэрний одоо утга учир байж байна. За тэгвэл бүр сүултээ яриад ирвэл энэ хувь хүний бас сэтгэл зүйн талаасаа ч бас их онцгой
сонь содон зүйлийг одоо бидэнд өгүүлэх арман болж байгаа шүү дээ. Маш цөөхөн дөрөвтэй. Энд бол одоо Чаррингтон, О'Брайен тий одоо Смит, Стив Смит үйл яг л нэг хідэн төрөл ерөнхийдөө бас гарч байгаа. Тэгэхээр хоёлаа эхэнд нь ер нь тэр нэг хувь хүний үзэл санааных нь үүднээс та өөрөө жүжигтэй бас энэ Стив Смитийн дүрийг бол одоо Жорж Орвел өөртөө тэгж тодорхойлж авсан тий бүр ингэ сонгож авсан айлтгуу хүний дүрээр бүтээсэн шүү дээ. Тэгээ Стив Смит бол өөрөө тийм үзэл санаанд хүрэх юм гурван оролдлого идэг тий нэгт бас тэнд нэг теледэдэлхцээ хараанаас тий баригддгүй одоо нуугдсан нэг болон байдаг ч юм уу. Энэ дээрээ үзэл бодлоо бас хийх тэмдэглэлийн дэвтэр байгаа дээ те нэг чөлөөлөлт. За хоёрт нь бол бас нэг Чаррингтоны мухлагаас олдог нөгөө шилэн бөмбөлөг байдаг те. Тэр бол одоо Стив Смит зүгээр миний бодлоор бол жишээ нь өнгөрсөн үеийн тэр түүхийн дурсамж эд гэхээсээ илүүтэй бас нэг тийм үзэл санаандаа итгэл тийм найдварын оч бий болгоод байгаа байхгүй. Одоо нөгөө паралууд ч гэдэм үү. За төгсгөлт нь мэдээж Жулиатай учирдаг. За тэгээ бүр итгэл төгс өөрийн гэсэн юм зоригтой болдог. Яг тэр үедээ О'Брайены өгсөн нөгөө ном ирж байгаа шүү дээ. Тэр номыг уншаад хэн бол өөрөө бүр зоригтой болж байгаа. Гэтэл энэ зориг, итгэл найдвар ч юм уу энэ бүх зүйл байхгүй ертөнцид одоо амьдрч байгаа хүн шүү дээ. Бусад хүмүүс нь ч бас тэгж амьдрдаг. Том ахын логоор намын үзэл суртал заасан бүхнийг хийдэг те. Энэ дээрээс та тэр нэг хувь хүний үзэл санааны нэг эрх чөлөөний ялгаа энэ дүрийн онцлогийг бас гаргаж ярил. Тэ би тэг бодож ирсэн баг энэ эрхчлөө гэлдэг те эрхчлөө гэл одоо бид нар ч одоо ирүүгээ хиватл ярддаг сонсдог штэ те. Тэг эрхчлөөр нь ямар хэрэгтэй юм бэ гэж би бас бодож үзсэн. Энэ роман дээр ажиллаж байхад. Аливаа асуултыг ер нь тунгаах хэрэгтэй штэ те. Эрхчлөө гэж заавал хүнд байх хэрэгтэй юм уу? Яах юм? Эрхчлөөгөр аз жаргалтай комфорт зон дотроо байгаа л байл заавал эрхчлөө хүнд зөхгүй байж болно шүү дээ. Тэгээд бодсон хариултыг олж дотроо өөртөө бол авсан. Тэгээ миний бодомжн дээр ямар одоо хариулт гарч ирсэн бэ гэхлээр хүний хэрэгцээ гэж байна те. Хүн төрлөختний хэрэгцээ гэж бас байна. Тэгэхээр хүн төрлөختний үндсэн хэрэгцээ юу юм бэ гэхлээр ерөөсөө хүн төрлөختний гол зорилго юу юм бэ? Хэдэн сая жилийн өмнөөс өнөөдөр хүртэл хүн төрлөختний гол зорилго хэрэгцээ болвол танин мэдэх юм байна. Танин мэдэх юм байна. Өнөөдөр бид нар ангараг дээр буудлаа. Ямар их зүйлийг танин мэдэж урагшлаваа, ямар их зүйлийг хөгжүүлвэ те. Тэгэхээр бид нар хүн төрлөختөн үндсэн зорилго чиглэл одоо хэрэгцээ нь бол танин мэдэх хэрэгцээ. Энэ танин мэдэх хэрэгцээ гэдэг өөрөө яаж төгөлдрөжж өчигдөр агууд амьдарч байснаас өнөөдөр ангараг хүртэл явбаа. Энэ бол шинжлэх ухааны өөрчлөлт, дэвшилт, сэтгэлгээний хөгжил, хувьсэл, за сэтгэлгээний хөгжил, оюуны хөгжил, тэ? Оюуны хөгжил, сэтгэлгээний хөгжил, хувьсэл, технологийн ололт, амжилт. Энэ ололт амжилтыг хийхийн тулд хүний сэтгэлгээ эрхчлөөтэй байх хэрэгтэй байна. Жишээ нь Ньютон, Тесла, Менделеев энэ эднэрийн гаргаж авсан энэ том нээлт ололт амжилтууд дандаа сэтгэлгээний эрхчлөөдөр тулгуурласан байна. Эйнштейн харьцангуй онол гэж ярихад бараг бүгд анх сонсоод юм шидчихсэн юу яриад байгаа юм гэдэг. Галилей дэлхий одоо бүрэнхий гээл те тэнгүүд нь одоо юу яриад байгаа гэл шатааш матах асуудлууд те. Яа тэгвэл тэд нар сэтгэлгээний бүр хай түвшний эрх чөлөөнд байж ич дэлхийн хүн төрлөختний хөгжлийн оюун санааны том түлхэц фронт байжээ. Тэгэхээр эрхчлөө гэдэг бол ач холбогдол нь ерөөсөө хүн төрлөختний танин мэдэх хэрэгцээг хүн төрлөختний хөгжих хэрэгцээг одоо суур болж өгдөг том түлхэц юм байна. Ийм учраас Галилей шатаалган барин тий Бруно хэмлээ шатаалган барин одоо Эйнштейн
тухай энэ эрдэмтэд мундаг одоо Tesla зүрэн барин энэ том нээлтүүдийг хийгээд ингээд явсан. Энэ бүхэн сэтгэлгээний эрхчлөөн дээр л тулгуурласан байна. Тэгэхээр эрхчлөө гэдэг үгний үнцнийг хамгийн бодит утгаар тайлбарлах гаргалгаа эндээс харагдаж байгаа. За тэгэнгүүт эрхчлөө гэдэг нь яг юу гэсэн бэ? Тэгэхээр зүгээр энэ стакант эрхчлөө гэд энэ стаканыг цонхоор аваа шийдэх биш. Тэр нь өөр машин дээр ундаг ч юм уу те. Би эрхчлөө биш. Энэ стакан яагаад тэр ч ихтэй бөөрөнхий байж болохгүй гэж бөөрөнхий стакан хийх гэж оролдох. Шин санаа сэтэл төрж. Тий. Эрхчлөө гэдэг нь сэтгэлгээний эрхчлөө юм байна. Үзэл санааны эрхчлөө юм байна. Энэ өөрөө хүний хүчлтэй зайлшгүй холбоотой. Тэгэхээр дарангуул гэдэг бол өөр нэг систем. Энэ бол хүмүүсийн хүч, үзэл санаа, хүчийг нэгэн зүгт зориг чиглэлтэйгээр төвлөрүүлснээрээ тухайн систем өөрийнхөө тижээгдэн чааш үргэлжилж бат бүх явах энерги батарейгаа авах үндсөөр эхэлж. Тэгэхээр юу гэхээр хэсэг бүлэг хүн нийт хүмүүсийг өөрийнхөө эрх ашигт одоо нийцүүлэх зориг чиглэл бүхийгээр одоо ашиглахыг тэ энэ нөхцөлд нэг хүн, хоёр хүн, гурван хүн шинээр сэтгээд өөр сэтгэлгээний эрхчлөөнд одоо тэр үзэл санааныхаа хүчээр бид нар ингэж явж болохгүй гэд хэлхэл хамгийн хортой байхгүй хамгийн хортой тэр системийн хувьд асуур. Тийм учраас тэр үзэл санааны эрхчлөөнүүдийг бүгдийг нь хурааж барьж хянаж өөртөө үйлчлүүлэх тэр төгс тогтолцоог хийх механизм байна л да. Тэгэхээр энэ романы ач холбогдол гэдэг бол West Wind ч өөрөө тийм л төгс тогтолцооны одоо хот байгаа шүү дээ. Улс байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ романы энэ ач холбогдол нь ерөөсөө магадгүй 100 жилийн дараач 200 жилийн дараач үнцэнтэй. Макиавелли хэлдэг ямар ч үед тогтолцоо дарангууллыг үүсгэдэг. Тэгэлээ ардчлалч дарангууллыг үүсгэж шүү дээ. Энэ романы үнц нь бол олон хүний иргэншлийн мөн чанар нь өөрөө тийм юм. Тий, олон хүний иргэншлийн хэсэг хүмүүсээ юу яах? Барих. Өөрийнхөө зориг чиглэлд автаж. Энэ бол ерөөсөө хүний өөрийнх нь инстинкт. Энд одоо байгаа энэ бид дөрөв ингээд одоо нэг өрөөнд долуулаа одоо ингээд дөрвөлээ ингээд 7 хоног орчвол нэгээд арангуулж л таа. Нэг нь бусдынхаа үзэл санааг өөртөө одоо ашигтайгаар чиглүүлэх гэж л оролдоно. Нүл өөрөө байнгын инстинкт те. Тэгэд яг энэ тогтолцоон дотор одоо Арманы тухайд гэвэл Вансти Смит гэд тэр дарангууллын эсрэг одоо сүрэх ч юм уу. Өөр ингэсэн нэг тийм зүүн үзэл бодол эхнээсээ ингээд төрөөд идэг нэг дүр гарч ирж байгаа шүү дээ. Таавал одоо нөгөө түрүүн би асуусан альфа дүр гэж тодорхойлсон. Тийм. Тэр дүрийн одоо онцлог чанар тэр дүрийг ер нь та хэрхэн өөртөө ер нь ойлгосон. Хамгийн гол нь тэгээд цөөхөн дүртэй тэгээд ер нь Обри Вансти Смит хоёрын дүр ингээд дотоороо бол нэлээд хүчрхэг байдлаар байр суурь эзэлж байгаа шүү дээ цохол. Би энийг бас дахиад өмнөх яриад байгаа бас өшөө дүрийг нь тойруулж ярмаар байна. Ерөөсөө хүн төрөлхтний хэрэгцээ бол таны мэдгүй. Эндээс хүний амьтнаас ялгаатай нэг том мөн чанар бол сониуч зам. Сониуч зам байснараа сармагчин гал гаргаж байгаа. Тань мэдхүйтэл харгалзаж шүү дээ. Тий. Тэгэхээр сониуч зам гэдэг бол хүн төрөлхтний бурхнаас өгсөн бэлэг болж байгаа. Тэнгүүд хүн бүрт сониуч зам байдаг. Тэнд байгаа бүх дүрүүд сониуч замтай. Гагцхүү эрсдэл гаргаж чадах уу?
чадахгүй юу гэдэг. Тэнд байгаа Жулия босогч, тэнд байгаа Фарсонс босогч, тэнд байгаа бүх дөрвөө тодорхой хэмжээнд хүнлэмчин үзэл санааны хувьд өөрөөсөө органик тэр оршихуй болохынхоо хувьд оршихуйн асуулт тавьсан л байгаа. Өөрөөсөө би яагаад заавал ингэх ёстой гэж, би яагаад заавал энийг хийх ёстой гэж, би яагаад энийг бодож болохгүй гэдэг асуулт бол хүн болгонд байгаа. Ингэснээр хүн болгон альфа гагцгүй тэр одоо асуултыг баттгаж цаашаа эрсдэл гаргаж тэнцвүүгийн тэмдгийн арт талд юу байгааг харах зориг байна. Эрсдэл гаргах зориг. Нэгсэндээ өөрийгөө золин барин тэнцвүүгийн тэмдгийн цаана юу байгааг харахыг хүсэж байгаа. Winston Smith бол Гамлет гэж би бас шүргэж харах дуртай. Гамлет бол ерөөсөө дайны хүн тааж бүр юм төгс тогтолцоо. Манайр бол одоо миний эцгийг одооны хаан хөнөөсөн байх гэдэг чөлөөт сэтгэлгээн дээр тулгуурласан хардлаганаас л магадгүй тэр зохиол эхэлж байгаа шүү дээ. Тэр эцгийг нь одооны хаан дүүн алсан гэдэг нотлох баримт, цуу яриа юу ч байхгүй. Гамлет зүгээр л хардж байгаа. Зүгээр л миний эцгийг алсан байж магадгүй. Тэр зүуд байна уу, сүнс байна уу? Тэр бол одоо юу те? Тэр тодорхой нөгөө нэг алтартай дэвшүүлдэг ишлэл дээр очиж байна. Тий. Тэгэхээр Гамлет альфа. Яагвал тэгэд Гамлет цаашлаад манер өөртөө байгаа энэ хардлагыг бүрэн тайлахын тулд миний энэ хардлага зүгээр солиор л байна уу? Эсвэл би үнэхээр миний зөн мэдрэмж үр шөнөөр надад одоо зөв хэлээд ийн үү гэдгийг хардлагаа хайхын тулд яг одооны хааны өмнө жүжиг тоглож үзсэн байгаа шүү дээ. Хамгийн боломжгүй нөхцөлд өөртөө нотлох баримт авч итгэхийн тулд жүжиг яг тэр кейсээр жүжиг тоглоод хаанд үзүүлсэн байна. Тэнгүүд хаан юу яриад байгаа юм бэ? Шал өөр одоо бүр гайхаад шоконд ороод тэндээс энэ хаан миний тийг хаалт. Энэ сэтгэлгээний өөрийнхөө чөлөөт хардлагаа нотолж байгаа л нэг том айлфад. Энэ шиг Winston Smith-ийн хувьд гэвэл ерөөсөө роман эхлэхэд 1984 оны 4 сарын 4. Winston өрөөнийхөө болонд юм бичээл гэсэн. Тэр бол ерөөсөө манерийн дотроо байдаг тэр асуултаа эрсдэл гарган ард нь гарч юу гэдгийг л үзгсэн л оролцоо. Яагаад гэвэл тэр хүнд амьдрал байхгүй болсон. Тэр хүнд эхнэр байхгүй, хүүхэд байхгүй. Тэгээд тэр хүний амьдрал утгагүй болчихсон. Яг чинь 40 насныхаа юун дээр гэдэг лөө те 30 эцтэй гэж яадаг лээ. Манайр яг амьдралын одоо тийм оршихуун асар том хямралд ороод ямар нэгэн эрсдэл гаргахад өөрийнх нь ард хүүхэд одоо эхнэр гэж байхгүй тийм нөхцөлд байгаа тэр хүн өөрийгөө золин байж зүгээр зорилгонд ирч одоо том ахыгаа алдаршуулах штэ нөгөө тий шигшийн хилэнд одоо тэгээд нөгөө том ахын түүхийг өөрчилж бичих засвар хийдэг. Тэгсэн мөртлөө манайр өөрийнхөө асуулт тэр яагаад би энийг хийх ёстой? Би яагаад ингэх ёстой ингэж өөрөөсөө асуугаад тэр асуултаа баттахын тулд асар том эрсдлийг хийсэн. Тэр эрсдлээ хийгээ харсан. Ойлголоо. Хайрцагны гадна ертөнцийн нөгөө талд юу байгааг олоод харчлаа. Тэгээ одоо тэгээд эцэст нь хөрхий тэгээд муу урд өнгөөр яаж байгаа штэ. Тэгэхээр нэг талдаа бас энэ нөгөө нэг юу гэдэг штэ. Энэ зохиолын хамгийн гол чанар нь тэр нэг шинхэлний асуудал байна.
Тэрэн дээр та бас юу гэж бодох? Нэг талаар үгийг ингээд нөгөө эн чинь бүр ууршуулад үг хэлхээ ойлгох. Бид нэрийг өөрийнхөө нөгөө нэг сэтгэж байгаа үзэл санаа ч юм уу тэрийгэ илэрхийлэхээ болчхоор те бүгдийг нь нөгөө нэг дарангууллын систем чинь те бацхад хянахад өөрсдийнхөө үйлдэлээр нь явуулахад бүр илүү хялбар болох ч юм уу. Нэг тал дээр бид нар зүгээр харцаараа ч юм уу ингээд ч юм уу нэг системэлгүй болсон юм чи тэрийгэ хийхэд улам бүр л хялбар болно. Тэнд үг сөрөх, өөр хэлэх, илэрхийлэх тийм одоо ямар ч зүйл оршихгүй болчвол урдных нь нөгөө түүх төгсөөд за жинхэнэ нөгөө дарангууллын төгс тогтолцоонд бий болох гэдэг шүү дээ. Одоо бодол санааг төгс дарангуулалт одоо хүрэхийн тулд бодол санааг нь хийнж байгаа. Бодол санааг. Бодол санааг хянах гэдэг нь болохоор сэтгхүүг нь хянах гэсэн. Сэтгхүү гэдэг нь тархинд одоо энийг аяг гэдэг, энийг нүдний шилгээдэг, энэ хүнийг алтууя гэдэг одоо энэ таны мэдхгүй доторх сэтгхүйн хүрээний алгоритмуудыг сэтгхүйн хүрээний алгоритмуудыг устгаад байгаа. Тэгэхээр энийг юу гэдэг нүдний шилгэж би мэдэхгүй. Тэгэхээр би сайн муу гэдэг одоо үгээс өөр мэдэхгүй те. Одоо жишээ сайхан муухай те. Илүү дутуу тэр үгийг спак үгний тойл гэдэг те. Үг чинь өөрөө сэтгхүйн алгоритм юм байна л та. Хүний сэтгэлгээний хүн хэрэг өргөн сэтгэн хэрэг өргөн одоо бид нар чинь жоон бахт ном их унш айгу өргөн сэтгэдэг болно гэдэг шиг тэр тарих өөрөө үгнүүдийн сан тэрний цаанд байгаа мэдээллийнхаа хүрээндэл сэтгэдэг юм байна. Тэнгүүт тэр бүгдийг ингээд устгаад тахлаар үгнүүдийг устгаад тахлаар сэтгэх хүрээ багасна. Сэтгэх хүрээ багасна гэдэг чинь цэвэр нөгөө манкурт гэж ярьдаг шиг те. Манкурт л болж урж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө маш цөөн үгний хүрээнд л сэтгэдэг. Маш цөөн үгний хүрээнд сэтгэнэ гэдэг нь дарангуулагч нарт маш олзуурах штэ. Өөр үг. Тэгэхээр тэр үгнүүдийг бүр ингээд тойл гаргаж байгаа штэ те. Тэр бол бүр штэ гайхалтай Саймон гэдэг дүр штэ. Найз нь биш штэ те. Тий. Операны дүр бас их ер нь хэцүү дүр штэ. Их онцгой сонин дүр те. Тэгээд операны дүртэй одоо Реберитверигийн бас Фаренхейтийн 451 хэм гэдэг дүр байдаг штэ. Тэрний бас тэр нэг гол дүрийн шатагддаг генералч бас нэг тийм ойролцоо. Энэ хоёр чинь бол хамгийн гол нь тэр дарангууллын систем тэгээд хэрхэн боссон өмнөх түүхэн те. За хэрхэн яг дарангууллын систем бусд нь бол амьдрч байгаа мэдхгүй байгаа штэ. Сайхан амьдраад байна, том ах жаргалтай амьдруулж байгаа гэж. Нөгөө хоёр бол тэрний өнгөрсөн түүхийг ч гэсэн ингээ бүгдийг л мэднэ. Яг тэр нэг гол заагны шатан дээр явж байгаа дөрүүд. Тэгээд хэнийг нь яаж оруулах те ашиглах. За тэр дундаас хэн болохгүй яг энэ нэг системийг те сөрж нураах гээд байна гэдэг тэрийг нухчин дардаг нэг юм хоёр дөрөв одоо ш. Гэхдээ арга ажиллагаа нь одоо баг тэрч одоо орчин үед бол одоо сэтгэл заслын те сэтгэл зүйчийн одоо тийм аргаар ч юм шиг эмчилдэг. Тэгэхээр ялцчгүй Брайан бол одоо Брайан мэдхгүйгээ мэддэг байх гэж байгаа шүү дээ. Армаа дээр гардаг одоо. Төгс одоо тий оюун ухааны дээд итгэл зүр дээр одоо орш тогтнодог. Баг одоогор бол хиймэл оюун ухаан шиг л амт байж байгаа шүү дээ. Тий. Хамгийн оршихуйн оюун ухааны хамгийн төгс тогтолцоо Брайан л. Тэгээд тийм байж хончин байж хоныг хариулна. Тэгэхээр одоо чихэн хончин л та. Малчин байж сүргээ маллна. Тэс малчин байж сүргээ маллна те. Үнэхээр одоо юу яадаг штэ тэр энэ хэдэн хуруу байна гэдэг хэлдэг штэ. Энэ дөрөв биш ээ гэл те. Чиний харж байгаа чи дөрөв гэж авч байна. Энэ 4 байна уу 5 байна уу 6 байна уу чи зөвхөн харж байгаадаа л итгээд байна. Чи харж байгаадаа биш надад итгэх гээд байгаа штэ. Бүр тэгж байгаа байхгүй. Тэгэхэнгүүт тэр хүн нөө Winston Smith чинь дөрвөн хуруу байхад дөрөв гэж харчаад сүултээ энэ дөрвөн хурааг харангуудаа энэ дөрөв биш хит юм бэ гэж Брайанаас асуух хэмжээ. Тэгээ Брайан хэлсэн л дээ. Энэ 10 хуруу. Тийм ээ 10 хуруу юм байна гэж.
тэгж өөртөө сэтгүүлэх механизмыг сэтгэл зүйн мэс заслын системээр ингэж хийж байгаа байхгүй тий. Тэгэд бас нэг хамгийн гол асуудал их сөхтгөл дөө. Өнгөрснийг мартуулах гэж. Ер нь хүн төрөлхтний бас одоо хамгийн хэцүү асуултуудын нэг гэж тодорхойлогддог урлаг уран зохиол дээр тий. Хүү ер нь яаж амьдрснаа, хэрхэн амьдрснаа тий. Ямар хүн байснаа, ой дурсамжаас бүх зүйлийг арчиж юм бол тий хүн төрөлхтний одоо тэр хамгийн том аимшиг ч юм уу. Буцаал дахиад нөгөө систем эргүүлээд босгож туулах юм уу? Юунд хүрхийн гэдэг нэг юм зөгнөл байгаад байдаг шүү дээ. Тэ яг уран зохиолууд дээр гардаг. Тэр нэг түүхийн үннийг санах ч юм уу тий түүхээ үнэн зөвөөр нь бүтээх ч юм уу. Одоо манайхан бол одоо Сүхбаатарыг одоо Ардын Баатар тий Баатарлгээ тодорхойлоод байдаг тий. Гэтэл нөгөө талдаа тэр хувь хүн яг хэн байсан гэдгийг үнэн мөнөөр нэг гаргаж ирсэн тодорхойлсон түүх байхгүй тий. Тэмдэглэжүүлсэн хэдэн баримтаар дээр нээдэг киногоор те Большевикийн хийж өгсөн хэдэн киногоор л бас тодорхойлж үздэг штэ. Тэрнтэй адилхан нэг түүхийн талын тим ойлголтыг түүхээ үнэн зөвөөр нь мэддэг бах гаргаж ирэх тэр асуудлыг бас энэ армонд хүндсэн байдаг штэ. Тэг яг л одоо Саймоны үгийг ингэж үгэн дээр ажилтдаг шиг түүх дээр ажиллаж байна. Түүхийг шинээр зохиож юм. Түүхийг мартуулж юм те. Нисмикийн гол ажил нь бас байгаад байгаа штэ. Гол ажил тий. Түүхийг өөрчлөн гэдэг нь өөрөө ирээдүг өөрчилж байна л гэсэн үг л дээ. Ирээдүг өөрчилж байгаа. Тэгээ ялцчгүй энэ бол төгс тогтолцоо дарангуй л. Тэгэд энэ армоны харин би бас хамгийн ихэнд дурдсан. Нэг талаар бас тийм тоталитар тийм дарангуйлагч тийм гарын авлага болдог гэж нэг талаар их шүүмжилдэг. Тэгээ таныг жүжиг тоглож явах ч гэсэн нэг талаар бас манай одоо энэ дээдлийн их хурлын ирэх баригч дарангуйлагчдад баг сэдв өгöd байгаа юм биш үү ч гэдэг тий. Бас шүүмж магтаал зэрэгцэж явж исэн шүү дээ одоо шүүмжил. Тэр тал дээр ер нь та бас ямар бодолтой байд? Би боддгийг. Та ер нь яг үнэн нүүр царайг нь харуулах гэж энэ жүжиг тоглосон юм уу? Тэ өөр байдлаар одоо нийгэм нийт маань одоо ийм их тусгаж аваасаа манай цаг үе ийм биш үү гэдэг нэг тийм асуудал танд буугаад нэг оршоод удаа яваад тэрийгээ бас нэг задлах гаргах гэж бас юма тавьсан бах бүтээсэн бах гэж бодчихлаа л да. Манайд бол яг жихүү утгаараа төгс дарангуул үүсэх боломжгүй гэж би харсан. Яагаад гэвэл чадахгүй. Манай улс зүгээр л тэдний нэг тийм одоо далайн төрлөгөндөх одоо төрөгдөж байгаа л тийм одоо юу хэмдэ инерцэнд нь л одоо бид нар зүгээр л автж байгаа. Тийм мэдээж бас хүсэх юм биш л дээ тий. Тэгээ 1939 онд ч яг энэ нөгөө нэг Гитлер тий Сталины нөгөө Польшиг гизлэх юм уу гэл нөгөө дарангууллын нөлөөний тийм зүйлүүд дээр л яг Жорж Орвел ч нөгөө нэг арал дээр би энэ муу айжгаал яг энэ армон бас нөгөө бичиж бүтээсэн байгаа шүү дээ. Нөгөө тэгээд эн чинь хамгийн гол нь нөгөө нэг яамнуудын тухай бас та онцолж ярил. Яг нэг эсэргээр утгатай нэр нь одоо эд баялын гэсэн чинь ядууруулах зарчимтай яамч үт юм уу тий. Тийм зүйл үүдэг шүү дээ. Армон дээр их гардаг шүү дээ. Ер нь бол нэг энэ системийг одоо таны яриад байгаа тэр нөгөө төгс системийг угсран ч гэдэм юм уу тий. Мэдээж одоо арт эргээд тийм байх хэсгүй хүн гэдэг тий. Мөн чанараараа үгүй тэрнээс ангид байх хэвээр гэж тийм хүнлэг сайхан энергүй нийгэм байх хэвээр гэдэг боловч нөгөө талдаа бол бидний туулаад байгаа ер нь хүн төрөлхтний туулж ирсэн яг юу байдаг вэ гэдгийг л шатанд за тэгээд сэдв болгон дээр нь аваачаал маш сайн тэгж бүтээсэн үзэл санааг нь дэлгэрүүлсэн задлан шинжилсэн л армон шиг санагддаг л да. Одоо хайрын яам гэж байна тий. Хайрын яам бол ерөөсөө тэр хайраар томахад хайртай болгож хуургадаг сүүлийн 100-ыг өөрөө үнний яам гэж байна тий. Бүх мэдээлэл ихэнх зодуур нүдүрийн яам байдаг тий. Хайрын яам хайрлж айлбардаг гэж. Үнний яам гэж байна. Бүх мэдээллийг худлаагаар яадаг. Тэр айгүй тийм үл мэдэх бол хүч чадал гэдэг сургацсан. Тий үл мэдэх бол дайм бол эрхчлөө. Үл мэдэх бол хүч чадал. Дөөрөө ütгэлээ. Тэгээд эрхчлөө бол болч. Эрхчлөөтэй юу ч одоо боолоо гэсэн үг гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгээд энэ нөгөө сэтгхийн хүрээг одоо яаж хомсон яг тэрэндээ зориулаад энэ лозунг хийгээд тэр лозунг нь өөрөө яг ингээд хүмүүсийн тэр тэнд байгаа хүмүүсийн тархинд ийм програмчлал байдлаа суулгаж өгöd. Тэгээд ерөөсөл энэ олон яамнууд
яагаад ба үнний ям, хайр ям, эд байлг ям. Бидний ерөөсөө гол зорилго нь ерөөсөө хүнийг яг ингээд юм програмчилж байгаа. Програмчлал гаргаад тэгэл тэр програмчилж гаргаж ирсэн торм систем байнгын хяндаг систем тийм. Тэгээ хянаад тэр хяналтаас алдаа заасныг нь авч буцаж програмд оруулаад үнний ям одоо хайр ямд оруулаад буцаж Смит шиг цоо шин одоо эдэнг болгож хөрөж бусаад нийгэмд нь оруулаад ийм систем. Тэр нийгмийг гэдэг аврах машин урагшилчил байвал тэрний нэг эрэг дугуй болтны хэвээрээ байжлах хэвээр. Тэрний иргэд өөрсдөө нэг завгартай. Бид нар энэ жүжиг одоо дахиж тавья гэж бас яриад байгаа. Ямар ч тавих уу гэхээр бас л одоо нөхцөл байдал гоё ингээд шаардж штэ тавьдаг. Тэнгүүд бид нар яагаад оюу химэл оюугаантай холбож тэгвэл тавьж болохгүй гэдэг бас санаа байгаа. Тэгээ энэ агуура маань ер нь жилд 2 жилд нэг удаа тоглогдчихл байх ёстой роман гэж боддог. Энийг бас тэрний цаад талын ач холбогдлыг та өөрөө бас хэрхэн тунгаадгүй тэгвэл байнгын гэж тоглогдох тий байнга тоглогдож ерөөсөө л бид нар энэ ялангуяа оюутнууд их үзмээр юм л. Оюутнууд их үзмээр л. Яг л бид нар залуус ирээдүй тий чи яг одоо чиний үзэл санааны эрхчлөө гэдэг бол ямар үнцэнтэй юм бэ гэдгийг л өөрт нь тэр ойлгуулж нэглэснөө тэр хүн болгонд байгаа тэр альфа оршихуйг сэрэх тулд оюутнуудад ялангуяа залуучуудад те маш их тоглож байгаа шүү дээ. Одоо нийгэмд нэг талаараа биш бид тэр одоо ингээл цахим орчмоос тий альфаг харж ялаа хэд нэг асуудал хөндөгдүүл тий тэнд нь ороод доор нь ч юм уу нэг хүн комент бичээл тий тэр асуудлыг одоо юу юм ч юм уу өөрийнхөө яг нэг үзэл бодлоор ингээд дэвэргээд эсвэл тэрийг одоо сайшаагаа ч юм муулаад ч юм уу тэгэнгүүт нийт олон тэр яг ихний комментийн дагуу бүгд магтдаг ч юм уу тэгэнгүүт нөгөө талдаа нэг сөрөг коммент ороод ирвэл тэрнийхэн дагуу бүгд тэ сөрөг хандлага үзүүлдэг ч юм уу ингээд нэг өөрийн гэсэн тогтсон үзэл бодлого үчих юм уу яг ингээд олонхын талд очиж зогсвол би яг зөв мэдлэгтэй боловсралтай хүн гэж харагдана гэдэг ч юм уу ийм байдлаар бас нэг энэ өөрийн гэсэн үзэл бодол өөрөөрөө сэтгэн өөрөөрөө бичин өөрөөрөө хийн гэдэг чинь л одоо тэр эрхчлөлийн бас хэлбэр үстэй энэ ингээд чөлөөт радикал одоо чөлөөт олонлог руу ингээд бүгдөө орчингууд нэг дагах магах юм байж болно л доо. Эрхчлөөг хүсгүй хүн байж бас байж болно шүү дээ. Эрхчлөөг хүсдэггүй нөгөө талдаа хүн байна. Эрхчлөөгөр яах юм те? Яг л тэр хүн чинийг сэтгээд эрсдэл гаргах ямар шаардлага ба? Тэр хүн эрхчлөөг хүсгүй байхад тэр хүний бас өөрийн гэсэн эрхчлөө шүү дээ. Тэ? Заавал нэг юм сэтгээл тэрэндээ хүрэх гээл дайрах. Харин сайхан өнөдөр ад жаргалтай байх нь өөрхөн сонголт гэж. Энэ хөгжиж байгаа процесс нь би алийг даахгүй аль нь худлаан аль нь үний гэдгийг ингээл яаж энэ бол таны хэлдэг бол цэвэр энэ хүний таны мэдхэн хөгжилтэй холбоотой байна. Тэгэд нэг талаас бас энэ армоны болж байгаа тэр үйл явдлууд ч юм уу жишээ нь манайханд одоо ингээл үг хэлэх эрх чөлөөг хавчих ч юм уу те өөрийн үзэл бодлоо илэрхийлүүл хэвлэлээр ирвэл нэг цагдаагаас дуудаал мэдүүлэг авах гал ингээл те ямар нэгэн байдлаар нөгөө хэрэгт нь мушгиж ороох гэж ч юм уу за тэгэл одоо сүүлд саяхан бас гарсан дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр бас Монгол улс бас хэдэн байр үргэлжлэлаа гэж тодорхойлоод байсан боловч яг үнэндээ нөгөө хуучин сонь сэтгүүл гардаг байхсан үеийнхээсээ бүр унтсан. Тэг яг эдийн засгийнхэн тэр эрх чөлөөний үзүүлэлт нь унсан ч юм уу. Энэ илүү нэг санхүү эрх мэдлийнхэн тэр дээгүүр одоо мөнгө угаадаг ч юм уу элдв юмтай холбогддог ч юм уу. Янз янзын зүйлүүд бас байгаад байгаа шүү дээ. Тэгэл яг одоо тухайн нэг эрх баригчийг яг өөрийнхөө ингээд үзэл бодлоо би бол таныг яг ингэж боддог шүү гэдэг тэр хандлагаа илэрхийлээд би юм зураг хийгээ хуурайчдаг ч юм уу тэгэнгүүт авчаа бас цагдаа магдаа явуулаа шалгадаг ч юм уу. Тэгэхээр маахан бас нэг энэ юу эрх чөлөөний юм нэг байдал хумигддаг байна. За тэгэхэд баг айлд орж ирээд баг гэрт орж ирээд ийм тоогоон тоолж чана гэх нь л холгүй шүү дээ төцүүдийг шнүүлэхлээ ингээл маш олон асуудлууд яригдаад байгаа шүү дээ. Энэ бүхэнтэй ер нь энэ зохиолын тэр үйл явдлыг юм үзэл санааг та харгалтуулаад ярил бас юу гэж бодож байна. Манайд яг тийм дарангуулын төгс тогтолцоо бүрдэж чадахгүй. Тэрийг хийх потенциал байхгүй манайд. Хүний тооч байхгүй потенциал байхгүй зүгээр одоо хийгдэж байгаа одоо ингээл хой хүний өс хонзонгийн одоо холбоотойгоор өөрийнхөө
давуу эрх мэдлийг одоо ашиглаж цагдаа магдаа явуулдаг ийм процесс байна шүү дээ. Цагдаа явуулаад ингэдэм. Энийг хамгийн гол бид нар илрүүлээд байгаа байхгүй. Бид нар илрүүлж чадаад, шүүмжилж чадаад, бид нар нулимж чадаад байгаа. Нөгөөдөл нь эсэргүүцэл төртөд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эсэргүүцэж чадчихна гэдэг нь болохоор энэ бол бид нар илрүүлж чадчихна, эсэргүүцэж чадчихна. Нулимж чадчихна. Цаашлаад өөдрөөр харъя л та. Бид ч яриа сууж чадчихна. Бид ч яриа сууж чадчих байгаа. Энэ бол ингэж ярьж байгаа болвол чидэр энэ бол дангуул биш. Энэ бол төгс бус одоо үүсэн гарч иж байгаа баг зэрэг тогтолцоо байгаа. Энийг бид нар чөлөөтэй яриад ингээд байх тусам улам л байхгүй бол. Тэгэхээр хэвлэлийн хэрэгчлөө гэдэг бол хүний танин мэдгүй хэрэгчлөөтэй холбоотой. Тэгээд бүр цаашлах юм бол хэвлэлийн хэрэгчлөө гэдэг нь хүний танин мэдгүй хэрэгчлөө бүр цаашлаад хүний үндсэн эрх чөлөөтэй холбоотой асуудал. Юу, Смит Жюли хоёрын дүр дээр бас нэг юм асуу гэж бодож ирсэн яг танаас. Жюлигийн дүр бол одоо ингээд төгсгөлтөө тий. Одоо олон судлаач шүүмжлэгчдийн харж байгаагаар ч юм уу нэг талдаа юм өөртөө үнэнч үлдсэн дүр гэж яригддаг. За нэг талаар тэр ерөөсөө ингээд эрх баригчдыг зөвшөөрсөн ч юм уу, ч юм уу энэ талаараа юм ч дурддаггүй. Зүгээр Смитийн үүдээс хараал өнгөрдөг тий. Хараал өнгөрдөг. За Смит бол бодож байгаа дараа нөгөө том хайг хайрлаж байгаа бүх юм нэг зэ Смит бол өөрөө урвцсан. Чи тийм үү нэг ийм талаар дүгнэлтүүд маш их гардаг л да. Энэ дээр та бас юу гэж боддог вэ? Тэнгүүт энэ нөгөө талдаа одоо яг тэр нөгөө том ахыг жинхэнэ хайрыг бол одоо ингээд Смит бол олсон. Жюли бол олоогүй. Жюли бол яг ингээд тийм илүү тийм нийгмийн шинжтэй тэмүүлэлтэй бадрангуй хүсэл ч юм уу тийм зүйл баг. Тэр хувь хүн ганцаараа л нөгөө сте жаргахыг хүссэн. Жюлиагийн дүр их одоо сонирхолтой бас тийм асуулт ихтэй дүр санагддаг юм. Тэ. Яг бас одоо альфа оршихуун сэрцэн байгаа штэ. Тэгс мөртлөө тэр нэг маш сайн нуугаа явж исэн. Ямар нэгэн тийм одоо тэр альфа оршихуухийнхаа цаана гарах эрсдэл хийхгүйгээр Смит бол эрсдэл хийсэн. Жюли бол эрсдэл хийхгүйгээр тэнд зүгээр оршин тогтноод байсан. Тэ оршин тогтноод маш цэвэрхнээр оршин тогтнож исэн. Тэрийг Смит альфа оршихуйг нь сэрээгээд цаашаага эрсдэл рүү хамт явъя гэж шолоод болсон Смит. Тэгээд өөрөөр хэлбэл яг шолоод чаад те эцэст нь Смит болохоор том ахыг хайрлаж байгаа. Тэгэнгүүт Жюли бас мутаачлагдсан маа шүү дээ. Тэр зөрөөд биний үзий язаар хардаг ч тэгээ тоохгүй ингээл яваад гэдэг те. Тэгэхээр Жюлиг би бас л одоо хайр ямар орсон л гэж бодож байна. Хайр ямар орсон л. Хайр ямар ороод л бас л одоо хувирцсан. Тэгтээ одоо Банерийн альфа оршихуйг одоо Винстон Смит маш сайн ширээж өгсөн. Тэгээ шулуутсан хайр ямар орсон. Маш сонирхолтой. Тий, орсон нь бол тодорхой ер нь төгсгөлт нь бол тэрийг тэр зураг сагсалбараар бол маш тодорхой илэрхийлж байгаа шүү дээ. Тий. Тэгээд яг нөгөө талдаа Жюлиг хамгийн гол нь зүгээр өөртөө тийм үнэнч үлдэж чадсан гэдгээр нь тодорхойлох байгаа байхгүй. За мэдээж Жюлия тий бас нөгөө нэг аймаар маш их айдаг зүйлийг нөөрт нь тусгаад харуулаад ч юм уу яг л адилхан л муталцсан л байгаа шүү дээ сэтгэхгүйг нь тий Смиттэй адилхан. Гэтэл яг нөгөө талдаа бол тэрийг үннийг нь бас нөгөө хилээд урагчдیں۔ Тий Уинстон Смитийн тухай үнэн бүгдийг нь хэлсэн ч байсан хамгийн гол нь тэр дараа нь өөрөө ш нөгөө нэг эмчлэгдсэн хүмүүсийн кафе ямар кафе лээ кафед бас суудгүй тий тэнд зөрөөл явцдаг ер нь өөрийнхөөрөө үлдэх одоо тэр үг дуусвал одоо түүх төгсөн ч гэдэм үү тий одоо Жорж Орвел энийг бичгтээ одоо тэр Веритер байсан бол дараа нь өөрөө Витнес болж хоёрдог ч юм уу тэр шинж чанарыг нь одоо Жюли дээр айгүй хадгалсан дүр гэж бас ярьдгийм байлээ л дээ. Тийм үү. Би болохоор энэ систем өөрөөр нь үлдээхгүй хаа. Тэг ямар нэгэн байдлаар л одоо хайр ямар орсон л бол хувиргачлаа. Би тэндээс нөгөө Жюли Смит руу харц тий.
Тэгчээд асар их үзий хадалтай болсон байдаг шүү дээ. Тэр харчаад. Тэгчээд тэр чин хайр мар нүч байхгүй болсон. Зүр үзий ядсаар л явж байгаа. Тэр чи өөрөөтөө л үнж үлдэж байгаа юм шүү. Угаасаа Жуулиа ч бол ер нь гоогаад байгаа шүү дээ. Ингэж өөрчлөгдөх тийм одоо эсэргүүцэл өрнүүлэх ер нь шаардлага байгаа. Хоёулаа энд гоё л байж байгаа гоё орол бай тий. Миний хөл гар уруул ам бүх юм байна. Чи түүнийг үнсэж чадчихээн. Би чамд хурч тэрч чадчихээн. Ингээл гоё байж ийл тал гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ тэгээд яг хаа гэхдээ нэг хамгийн гол нь манертай хамт ирсэл гаргаад давхар бодол тэгээд тэр чин тэр чин тустай ингээм амьдэрсэн байгаа шүү дээ. Аль хизээний гимт хэрэгтэн болсон. Аль хизээний гимт хэрэгтэн болчоод хизээ нөө хоёулаа давхар бодолт хийчээд тустай ингээд хэсэг амьдэрж байгаа шүү дээ. Одоо өнгөрсөн. Одоо бид хоёрыг хизээ ирж аавн уу баримтлагдана уу. Тэгэл тэр болтол дуустлаа Ромео Жулиет хоёр шиг өглөө хүлээгээл ингээл байл гэдэг хоёр. Тэр аль хизээний Жулиа бол гимт хэрэгтэн болцсон. Яг одоо хайр дурлалынхаа төлөө бүх дижиг тавьсан. Тэг өглөө хүлээгээл байжсэн нөхцөл байдал. Бодол гэхээр энэ дээр бас нэг айгүй тийм бас сонирхолтой асуулт орж ирдэг те хүн бодно гэдэг чинь одоо нэг төрлийн ажил те бодно бяцлах нь энэ зүгээр нэг тийм юм ороод юм хараг үлээгөө сууж байгаа юм биш те тэнд ямар нэгэн процесс явагдаж байна гэдэг чинь тэгээд өөрөө юмыг альва юмыг сайн бодон тунгаана гэдэг бол одоо энэ мэрэгчл салбартай үзүүлэх те бараг оноош нэрлэмээр тийм ажил гэдэг байгаа шүү дээ. Тэгээд яг армоныхоо хувьд бол тэр давхар бодол гэдэг бас нэг агуулга те хүндэгч чинь тий. Тэгээ цаана ямар нэгэн байдлаар юмыг тий эргэцүүлэн тунгаах нь одоо хардас сэрдэх нь энэ төр бүх зүйл өөрөө гинт хэрэг болоо ирж байгаа шүү дээ. Тий. Яг сүулт одоо чинь бодол гэдэг бол хүн өөрөөсөө одоо бодлыг үйлдвэрлэдэг юм аа гаднаас ирж байгаа том долгионыг ингэж тусгаж авдаг. Тарих бол зүгээр хүлээ авуур энэ төр гэл ярьж ин л да. За тэрч тиймч байсан, үгүйч байсан. Хүний бодол ухамсар гэдэг бол ерөөсөө ертөнцийн зүй тогтол. ертөнц өөрийн зүй тогтол, өөрийн химнэл, ритм, орших, хөгжих зүй тогтолгоо дагуу хөгжиж байгаа. Тэгэнгүүт энэ бодлыг хаагаад энэ бодлыг нь шууд одоо гажуудуулаад ингэнэ гэдэг өөрөө ертөнцийн зүйд одоо органик амьд зүй тогтолд асар том одоо хаалт буюу буруу систем ороод ирж байгаа. Тий. Энэ өөрөө бас цаад утгаараа ертөнцийн зүй тогтолыг эсрэг үйлчилж байгаа. Буруу тогтолж байгаа. Гэж бас шүүмжлэмээр. Таны бодол гэж ярихаар. Ер нь энэ армоны юун дээр яриул одоо маш олон жишээ ч юм уу тий маш олон зүйлүүдийг агуулгыг үзэл санаануудыг бас төвч төвөрлөж авах болох л та. Тэгэхээр хамгийн гол энэ армоны одоо тэр хүмүүсийг эсвэл зүгээр одоо жирийн хүн уншигчдыг тэр уран зохиолынхаа үүднээс ч юм уу татдаг мөн чанар нь шинж чанар нь юу гэж боддог вэ? Өвдөс шидэнч юм тий. Наас энэ өгүүлэмж. Тэр өгүүлэгч энэ намайг гайхалтай татсан. Тэр ерөөсөө л тэр өгүүлэгчийн нүдээр өгүүлэгчийн өнцгөөс ингээд яриад өгүүлж байгаа тэр хэлбэр 1984 оны 4 сарын 4 гэж хэлж байгаа штэ. Тэгэл ингээл яваа гэл өгүүлээл. Тэгжэл хамгийн сүлд нэгдүгээр биеийн тий нэгдүгээр биеийн. Тэг хамгийн сүлд Winston Smith одоо том хахад хайртай гэж дуусч байгаа хэрэг тий. Тэнгүүд энэ өгүүлэгч технологи өгүүлэгчийн байр сууриас бичигдсэн технологиноос гайхалтай татсан өвдөс тэндээ бүтцээс илүү тий. Тэгэнгүүт би найруулгын шийдэлтэй энэ өгүүлэгчийн технологи яаж оруулах вэ? Ямар нэгэн байдлаар оруулж иж энэ зохиолын амин сүнс эндээ байна. Зохиолын бичигдлийн технологийн амин сүнс нь энэ өгүүлэгч. Тэгэнгүүт энэ өгүүлэгчээр жүжиг тавь. Тэгвэл өгүүлэгч одоо нэгдүгээр биеийг хэн болгож хувиргах вэ? Гэсэн найруулгын шийдэлтэй O'Brien. Тэгэхээр O'Brien систем хамгийн анх Winston Smith-ийг илрүүлчихэд
7 жил дагж байгаа хэргийн баримт. Тэр мөрдлөгийн өгүүлэмж. Эцэст нь тэгээд одоо O'Brien-ы хоолоогоор өгүүлэгч манай одоо төмөр уйг ах жүжигчин O'Brien-ы хоолоогоор өгүүлэгдээд жүжигийн төгсгөлд нөгөө O'Brien өөрөө ил гарч ирж байгаа. Тий. Энэ өөрөө маш оновчтой шийдэл болсон. Тэгэхээр энэ өгүүлэгч өөрөө бол одоо энэ жүжиг тавих амин сүнс бас гол дэгэ болж байна. Зохиолын доторх одоо нэг бичил ном маркийн одоо өөрийнх нь тэр одоо богино тэмдэглэлчд юм уу тий орвол юу шиг Голдштейний ном гэж бас гараад байгаа шүү дээ. Гайхалтай тий. Тэр Голдштейний ном дээр ерөөсөө дарангуйллыг энэ дарангуйллыг энэ донд нөгөө альфа оршихуй сэрээд сониуч зангаараа одоо эсрэг одоо тийм нөхц босгоч нар гарч ирвэл одоо хулганы өрх гэдэг шиг тэр Голдштейний ном соронц шиг өөрийг нь татаад тэр Голдштейний номоор дамжиж тэр бол нэгсэндээ системийн тавьсан хулганы өрх. Голдштейний ном хэрвээ босгоч төрхөл юм бол одоо Голдштейний номтой холбогдно. Голдштейний ном болон тэр нөгөө босгоч нараа хайн. Тэгэхээр босгоч нарт нь том занг тавигээд O'Brien өөрөө тэнд сууж байгаа юм. Тэгээд Winston Smith ч өөрөө босгоч болоод те яг ингээд юу оюун санааны үед босгоч болоод тэнгүүд цаас нь O'Brien яг өөртөө соронц шиг татж ирж байгаа. Зүгээр л өөрсдөлгөө соронц шиг татж байгаа. Гайхалтай. Илрүүлээд барьж аваад гарын яагаагүй зүгээр л өөрлөгөө татаалах. Тэгжээж яг тэр чин жинхэнэ босгоч өөрийн биеэр орж ирж байгаа юм. Би ийм ба. Тэгээ тэр амын O'Brien өөр авч байгаа шүү дээ. За чи яг үнэхээр яаж түүлийн маань Goldstein ном. Гэт нэгсэн тэр бол дарангуйллын эсрэг одоо дарангуйлыг буруутгасан тийм ном те. Тэр нь өөрөө бас өөрөө маш гайхалтай бичигдсэн. Маш одоо тэр системийн эсрэг систем бас маш сайн бодогдсон. Тэгэхээр систем өөрөө тийм гайхалтай өндөр түвшинд тойрвж байгаа байхгүй. Тэ. Одоо тэгэл яг ингээл дөрүүдийн тэр одоо зан чанарын өөрчлөлтүүд те төсөл рүү бүгд тайлгдж байгаа штэ. Явж байгаа. Тэгээд дээр нь тэр одоо зохиолын өөрийнх нь те үйл явдлын эргэлтүүд энэ төр бас маш гайхалтай л та те. За Батуулдах маань ойрд бас те сонь сайхан юу байна, юу хийж гэн уран бүтээл дээр сайхан бас хориотой гэд жүжигээ бас олон нийтэд тавьсан нэлээд бас амжилттай явж байгаа шиг байна. Тэгээд энэ жүжигийн маань бас зарим сэдвүүч бас нэг талаар бас энэ 84-т бас их харгалддаг тий. Тэ яг хориотой жүжиг Ц балдарж байгаа зохиол X төц 20 жилийн өмнө тавьж байсан. Би тэгэхэд бүр жохон байсан. Тэгээд X төцийг тоглож байгааг хараад нас бол аимшигтай санагдчихсан байхгүй. Ямар амар жүжиг вэ? Ямар мундаг тавьбаа тий, ямар мундаг тоглоо. Тэр жүжигчдийн уран чадвар, тоглож байгаа нийгэмд хүрсэн тэг нийгмийн драм гэж та ийм л юм байт юм байна гэл одоо тухайд хүмүүс их үзэл бом тавьж. Тэгээд 2 жилийн өмнөөс Хэрмэл Крю нэглийн зоргоо, жижигэ, баясаа, цогтоо, тагтаа гэдэг 5 залуу зоргоо маань санал тавьсан. Тэгээ 2 жилийн өмнө санал тавиад тухайд бас яг хийгэж зорж исэн. Тэгээ яагаад ч юм уу цаг хугацааны нөхцөл байдал болоод амжаагүй явж хагаад энэ удаад яг 2026 онд гинт боломж нөхцөл бүртлээ одоо энэ жүжиг тавья гэдэг саналыг дахин сэргээж тавиад би болон Орфей театраа те зөвшөөрөөд тэгээд хамтарч ажлыг эхлүүлсэн. Тэгэд жүжиг бол маш одоо гайхалтай төвшөнд хийгдсэн байна гэдг нь одоо үзэгчдийн хүлээж авч байгаа, үзэгчдийн үзэж байгаа энэ одоо процессоос үйл явцаас харагдана. Бид нар 22 хоног тавьсан, 22 хоног пиг дүүрэн үзэгчтэй байсан. Зайсан хийлд одоо тийшээ төвжил мүжрэлтэй хүн үзэх үү. Хамгийн гол нь жүжигтэр гарч байгаа асуудлууд хөндөгдөж байгаа нөгөө зөвлөд маань ус үзэгчдэд их хүрж ийн гэсэн үг шүү дээ. Тэрийг л Тэ жүжигийн агуулга нь бол ерөөсөө л одоо
нэг хүн нэг сайд өөрийнхөө эрх ашиг, өөрийнхөө гэр бүлийн эрх ашигын төлөө өөр бусад хүний эрх ашигыг одоо үгүй хийж байгаа. Тухайлбал өөрийнхөө хүүхдийн эрх ашигын төлөө өөр бусад хүний эрх ашигыг үгүй хийж байгаа. Тухайл Нөгөөт хүрийн систем өгсөргөж байгаа хэлбэрийг харуулж байгаа юм шүү. системийн зүгээр нэг бичил энгийн Ингээ. агашны хөл. Тэгэл энэ ч өгсөргөж байгаа. Угсарж байгаа хэлбэр тий, угсарж байгаа хэлбэр. Тэгээд энэ тэгээд жүжигний төгсгөлийг наасны юус таалагдахгүй байсан. Тэгээд 1984-ч тэгээд дуустав. Тэгээд яагаад орчин үеийн драм тэнгүүд эргээд яаж сайн сайхнаар төгсөх үү гэд бодож жагаад нөгөө сайтын хүү бүгдийг илчлээд бүгдийн шоронд оруулж байгаа. Энэ нэг тийм төгсгөл нэг ийм байгаасай ийм зөгнөлтэй хүнд бас ингэж болт юм байна гэдэг тийм эмнэрц үгүй бодолт нь гэсэн итгэл үгүй гэсэн байдлаар ингэж хийсэн. Тэр нь хүмүүст маш гайхалтай хүрч одоо сонирхож байна тийм. Нэлээд сайн хүрч байна л. Сайн хүрч байна тий. Тэгээд одоо дахиад 10 дахь удаа тоглох 10 удаа тоглох гээд 5 сарын 1-ээс 10-ны тоглох гэж байна. Тий. За мэдээж хоёулынх нь бас ярих цаг нэлээд цаанаасаа хугацаа хэмжээтэй байгаа. Одоо бас нэлээд төгсөж явах шиг байна. Тэгэхээр таны ер нь энэ эрх чөлөөний тухай ойлголт манай улсад нийгмийн хэмжээнд ер нь ямар хөө гэдэг бол та юу гэж боддог вэ? Манай улсад эрх чөлөөг их ярьдаг. Гайгүй ойлголттой байна. Их ярьдаг эрх чөлөөний тухай их ярьдаг эрх чөлөөг асуудал нь юу вэ гэхээр бид эрх чөлөөг хэрэгжүүлж чадахгүй байна гэж ойлгоод байгаа. Эрх чөлөөг хэрэгжүүлнэ, эрх чөлөөний тухай яриад эрх чөлөөтэй байх гэдэг нэг хэрэг. Эрх чөлөөг хэрэгжүүлнэ гэдэг чинь өөрөө хамгийн чухал. Эрх чөлөөтэй байгаад бид нар юу хийж байгаа? Бид нар ямар нэгэн технологи, ямар нэгэн шинэ эрсдэл бүхий олон улсын том одоо олон улсад өрсөлдөхүйц хэмжээний том үйлдвэрч гэдэг юм уу те. Тэгээд одоо ямар нэг эрх чөлөөтэй байгаад бид нар хэрэгжүүлээд олон улсад өрсөлдөхүйц хэмжээний улс болж яагаад чадахгүй байгаа. Энэ бол хийжүүлж чадахгүй байгаа. Яагаад гэвэл бид нар эрх чөлөөнийхөө агуулгыг бүрэн таньж мэдээгүй. Орхио театрч бас нэг талын бас энэ эрх чөлөө гэдэг зүйл дээрээ чөлөөтэйгээр уран бүтээл тойрох дээрээ ч юм уу тий. Тэр агуулга дээр ер нь үндийсэн. Энэ талаа ер нь нэлээд барьж явдаг юу гэж. Чи одоо тэгэл нөгөө санхүү мөнгөний асуудал гээл тий. Цаас яг ингээл бүх мөнгөнд төсөөлөгдөөд ч юм уу одоо улсын драмын эрдмийн театрыг бодвол бас илүү өнч одоо хувийн театр гэхэр чинь тий. Асуудлууд бас байгаад байгаа шүү дээ. Найруулагч хүний одоо гол зэвсэг бол эрх чөлөө гэж боддог. Яагаад гэвэл найруулагч хүн бол эрх чөлөөтэй сэтгэж, эрх чөлөөтэй туурвж, эрх чөлөөгөө хэрэгжүүлж чаддаг. Тэгээд тэрийг үзэгчдэд мэдрүүлж чаддаг байх ёстой. Энд урлагийн өөрийнх нь амин сүнс оршин. Урлагийн хөгжил, театрын хөгжил бол эрх чөлөөний суурин дээр бизнесийн хуулиар хөгжих ёстой. Кино урлаг өнөөдөр яаж хөгжиж байна? Бизнесийн хуулиараа маш хурцтай хөгжиж шít. Мундаг кинонод гарч ирж байна. Би яагаад энэ пост драм гэж яриад байгаа юм бэ гэхээр нааст энэ пост драм гэдэг юунд таалагддаг вэ гэхээр найруулгын тавилтын хязгааргүй эрх чөлөөг би үсдэг. Тэгэхээр энэ дээр албаар үзэгчдэд театраас сэтгэлгээний эрх чөлөөний гоо сайхныг бүрэн мэдрүүлэх өнцгийг байнга хайдаг. Энийг өнөөдөр үзэгчид хүлээж аваад ойлгоод үзээд эхэллээ. Манай театрыг одоо ойлгохоос цаана кайф таашаал асуудал яриа өрнүүлэх те ялангуяа залуучууд бас их үзэж ирж байгаа нь бас маш их гоё байна. 1984-ийг ерөнхийдөө бас 30-аад жил бас тий эрх баригч хийчихсэн тий одоо яг
үндэснийг зарлж байгаа намынх нь бас байран дотор яг тоглож байсан шүү дээ. Тусаар тогтолын ордон дотор тоглосон. Энийг та албаар ер нь байршлын бас тэгж тий нэг тийм хоржоон болгож сонгосноо эсвэл зүгээр цаанаас нөгөө эдийн засгийн асуудал ч юм уу нэг байр судлах ч юм уу нөхцөл байдал нь ер нь тэгж таарсан юм уу юу гэж бодчих. Би бүр ардын намын одоо тусгаар тогтолын одоо Монгол ардын намын одоо байранд 1984-ийг тавья гэж бүр мөрөөдөжсэн. Тэгээд тавиулсан. Энэ чинь юу гэж бид нар эрхчлөөтэй ард түмэн. Бас нэг ойлголт бас байгаад эрхчлөөтэй ард түмэн шүү. Тэгээ бид нар эрхчлөөгөө л хэрэгжүүлж чаддаггүй ард түмэн гэдгийг л харуулах гэж байгаа. Бид нар эрхчлөөтэй мөртлөө эрхчлөөгөө хэрэгжүүлж чадахгүй яг тэр өнцгөөс тэр агшнаас тэр эрхчлөөг нь худалдаж авах өөрийн болох механизм маш доорхноо вирусыг өсөд эхэлдэг. Энэ бол диалектикийн хууль. Бид нар эрхчлөөг хэрэгжүүлж чадаад байвал тэр сөрөг юмнууд нь байхгүй болдог. Тэр зөвхөн бид нар бурууг бусдад биш өөрөөсөө эрхчлөөг бид нар яаж хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдгийг өөрөөсөө хайх ёстой юм байна. Одоо Joshua Wong Хонконгийн бослого. Ковидос өмнө Навальны эрхчлөөг хэрэгжүүлж чадж байгаа. Бид нар өнөөдөр асуудал гарвал үгүйгээ хэлэх бидний эрхчлөөгөө хэрэгжүүлэх сонирхол байна уу? Бас тэрийг хэрэгжүүлэх мэдлэг нь байна уу? Гэхдээ бид нар хэрэгжүүлдэг. Баггүй. Тэгэхээр би зүгээр л найруулагчийн эрхчлөөг хэрэгжүүлэхийг хүссэн. Яаж? Тухайн ардын намын байранд 84-ийг тавья. Энэ нэргээд бид нар эрхчлөөтэй ард түмийг харуулъя. Үнцэнэ. Нэг талаараа бас нэг юм байл. Энэ эрхчлөөг ерөн заавал хэрэгжүүлнэ гэж сая бахан юунууд бослоо ярьлаа шүү дээ та. Жишээ татваа шүү дээ. Эрхчлөөг заавал нийтээрээ ингэж олж авах тэгж хэрэгжүүлэхийн тулд манай тэр 90-ад он гэдэг шиг одоо зориг гэдэг шиг ч юм уу заавал юм лидер байх хэрэгтэй юм уу? Яг уу тогтолцоо ингээд яг уу ялангуяа одоо бол эрхчлөөг хэрэгжүүлэх гэдэг одоо альфа оршихуй сэргэлэг гэхэд одоо чөлөөтэй хэрэгжүүлэх боломжтой ирсэн байхгүй чөлөөтэй өөрийнхөө дуугаалдаг гаргадаг бид нар бол чөлөөтэй хэрэгжүүлээд үзэж штэ гэхдээ хэрхэн хэрэгжүүлж ин гэдэг чинь бас дараагийн асуудал. Ухаалгаар хэрэгжүүлж гин үү? Зөв хэрэгжүүлж гин үү? Юуны төлөө хэрэгжүүлж гин те? Энэ бол бүр дараагийн асуудал. Тэр энэ бол өөрөө хүний хөгжлийн индекстэй холбоотой. Скандинавын орнууд яаж хэрэгжлээ хэрэгжүүлж байна те? Энэ шал өөр асуудал. Тэгэхээр цэвэр хүний хөгжилтэй холбоотой. Нэг хүний хэлсэн үг. Яг өнөөдөр манай монголчууд яг ийм оюун сэтгэлгээний ийм төвшөнд хэрэгжүүлж зогхгүй гэд. Яг л хэрэгжүүлээгөө хэрэгжүүлж байгаа нь бас буруу байх нь л дээ. Ийм одоо оюун сэтгэлгээний суурьтай үед магадгүй нэг 10 20 30 40 50 60 жилийн дараагийн үе гараад хэрэгжүүлээгөө хэрэгжүүлэх хэмжээний оюун сэтгэлгээний суурь тавигдсан сэтгэл зүрхний боловсролоос эхлээд одоо бүхэл одоо суурь интеллектуал мэдлгүүд нь суудсан тийм газар эрхчлөөг хэрэгжүүлэх процесс үйл явц нь хамгийн цэвэр зөв байдаг юм байна. Гэтэл бид нар зөхгүй ингэж тэр хүн ярьж байгаа гэтэл би тэр хүний яриаг сонсоод тиймч буруу бас биш. Гэхдээ тэрийг хүлээж авах боломжгүй л дээ. Яг бас бодмоор эргэлзээ төрүүлмээр тийм үнцэг харагдчихсан байна. Яаж ч усны хоёр талын л тайлбар шаардаад байна. Тий. Чөлөөтэй эргэлзээ эргэлзэх гэдэг чинь өөр хамгийн гоё хэрэгжил шүү дээ. Эргэлзэх. За 1984 үед бол та илүү залуус ингээд уншаасаа ч юм уу тий. Залуус одоо энэгээр тавьсан жүжигийг тэр кинонуудыг ч юм уу бүгдийг хардаг үздэг. Өөр ямар нэгэн байдлаар дотроо орширс мэддэг байгаасаа гэж яриад байдаг тий. Яг тэгч одоо таны зөвлөж байгаа тий энэ бол их тулгаад байгаа юм биш шүү дээ. Зөвлөж байгаа тий хүүхдүүд уншаасаа. Тэр зөвлөж байгаагийн гол ач холбогдол нь юу вэ? Энэ номыг одоо бусдад уншуулахыг хүсхийн, нэрлэхийн ч юм уу. Эрхчлөөг хэрэгжүүлэх, эрхчлөөгөө мэдрэх. Тэн дээр л болгосон. Тий. Тэнээр өөрийгөө хөгжүүлэх өөр цаашлаа. За өнөөдрийн дугаарт Жорж Оруэллийн 1984 хэмээх ус алдартай зохиолын заяа гол хөгдөг
үзэгчдэд, уншигчдад өгдөг тэр одоо сэдв, за эрх чөлөөний сэдв, за дарангууллын системийн тогтолцооны талаар бас Батулдах маань бас сайхан үзэл бодлоо хуваалцаж ярилцлаа. За дараагийн дугаар хүртэл түр баяртай.